Hi guys, харсамруудаа тавтаамаар л та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр 2023 онд Netflix-ээр тавигдсан Take Care of Maya гэдэг баримтат киногоороо дэлхийд танигдсан энэ хэргийг ярихаар бэлтлээ. За энэ хэрэг бол одоо хүртэл шийдэгдээгүй 2 дахь шүүх хурлынхаа шатанд явж байгаа ийм хэрэг байгаа. Өнөөдрийн хэрэг бол эхний шүүх хурлын протокол болон гэрчүүдийн мэдүүлэг дээр үндэслэн бэлтгэгдсэн маш ээдрээтэй хэрэг. Нилээд урт болохоор та нар минь бас цаг заваа гаргаж агаад анхааралтай сонсоорой. Энэ хэрэг дээр бас та нарыгаа би өөрсдийнхөө бодлыг бас хуваалцаарай гэж хүсмээр байна. Яагаад тэгэхээр надад энэ дунд нь бол айгүй эргэлзээтэй юмнууд айгүй их гарч ирсэн. Тэгэхээр та нарын бодлыг сонсох нь бол надад айгүй сонирхолтой байгаа шүү. За ингээд өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. Maya Kowalski болон Biara Kowalski. Biara Kowalski 1973 оны 2 сарын 24-нд Польш улсад төрсэн. 16 настайдаа Америк нэгдсэн улсад цагаачлан ирж Чикаго орчимд суурьшсан. За тэгээд тэндээ Jack Kowalskiтай гэрлэж нэрээ Biara Kowalski болгон өөрчилсөн. Jack нь Иллиной мужид төрний эмчээр удаан хугацаанд ажилласан. Мөн Broadway хотын гал унтраах албаны дэд даргаыг хашдаг байсан. 2013 оны эхээр Jack Broadway хотын эсрэг гаргасан иргэний шүүхийн нэхэмжлэлтэй холбоотойгоор тус байгууллагатай бол тохиролцоонд хүрсэн. Энэ ямар нэхэмжлэл байсан бэ гэхээр ажил олгогчоо шудраг бус ямар ч үндэслэлгүйгээр өөрийг нь ажлаас нь халсан гэж нэхэмжлэл гаргасан. За ингээд эдгээр хаалттай тохиролцоонд хүрсэн. Тэгэхээр бид нар бол яг хэдэн төгрөгийн тохиролцоонд хүрснийг мэдэхгүй. Гэхдээ Жакийг 51 настай эрт тэтгэврт гаргах боломж олгосон гэхээр бол миний хувьд бол нилээд хэдэн сая төгрөгийн тохиролцоонд хүрсэн болов гэж бодож байгаа. Энэ тохиролцоонд хүрснээс хойш 18 сарын дараа 2014 оны 9 сард Жак Бира болон тэдний 2 хүүхэд болох Maya тухайн үедээ 9 настай, Kyle тэр үедээ 7 настай. Тэд Иллиной мужийн Elmhurst гэрээсээ Флорида мужийн Winnesota руу нүүсэн. Флоридад ирээд тэд хувийн хотгонд усан сантай, нуурын ирэг дээрх 3 унтлахын өрөөтэй тансаг байшин худалдаж авсан. За мөн Иллинойд хуучин гэрээ түрээсийн үл хөдлөх болгон хувиргаж хүмүүст түрээслүүлж ирсэн байгаа. Нүүж ирснийхаа дараа Бира болохоор CVS гэрийн туслын сэвлэгчээр бүтэн цагаар ажилладаг байсан. За CVS нь бол Америкта 9000 орчим салбартай хамгийн том эмнэлэг зүүн компани байгаа. Жак бол угаасаа тэтгэвртэй гарсан хүүхдүүдээ сургуультай явж байх хооронд бол гэртээ тэгэл гадуур цагийг өнгөрөөдөг байсан. Тэдний Флоридад дах амьдрал бол 2015 он хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ үеэс эрүүл мэндийн асуудлууд гарч эхэлснээр тэдний эмнэлгийн болон санхүүгийн байдал эрс өөрчлөгдөж эхэлнэ. 2015 онд Maya охин гэнэт өвдөж эхэлдэг. За Biara бол охиноо астма өвчин нь сэдрээд байна гэж бодсон. Яагаад тэгэхээр эхэндээ цээж нь ихээр бүглэрч хачин жигтэй ханиалгаж гадагшаа гарч чадахгүй. За гарах юм бол ханиалгын хүнд хэлбэрт ороод ундаг байсан байгаа. Ингээд Maya-г Sarasota-гийн эмнэлэгт хүрэхэд тэр хөл болон давхаандаа шатаж буй мэдрэмж мөн толгоо өвдөх, нүд бүрлзэх гэсэн шинж тэмдгүүд илэрч эхэлсэн. Хэдхэн 7 хоногийн дотор Maya-гийн хөл дотгошоо эргэж эхэлж тэр бараг алхаж чадахгүй болсон бөгөөд өвдөлт нь ялангуяа шөндөө хамгийн хүчтэй болдог байж. Maya-гийн эцэг эх болон дүү Kyle нь түүний өрөөнөөс уйлж орилж байгааг нь байнга сонсдог байсан. За удалгүй Kowalski-гийн гэр бүл Maya-г янз бүрийн эмнэлэг эмчнэрт үзүүлж яг юу болоод байгааг болон хэрхэн туслахаа олохыг оролдож эхэлдэг. Эхлээд Maya-г John Hopkins хүүхдийн эмнэлэгт үзүүлсэн ч тентхийн эмчнэр түүний оншийг нь тодорхойлж чадаагүй. John Hopkins хүүхдийн эмнэлэг гэдгийг тогтоогоод аваарай, дараа нь энэ хэрэг дээр гарч ирнэ. За нэг эмч Maya-гийн биед нь ингээд зөөлхөн хүрэхэд ингээд Maya уйлж эхэлдэг ч зарим үедээ ингээд өөрийнхөө дуртай зүйлийнхээ талаар ярилцахдаа уйлахаа түр зогсоож чаддаг байсан гэж тэмдэглэгдсэн байсан. Анхандаа бол John Hopkins-ийн эмнэлэг Maya-д стероидын хэрэглэнээс үүдэлтэй булчингийн судрал байж магадгүй гэж оноч тавьсан. Яагаад тэгэхээр астмынхаа эмчилгээнд нь стероид им хэрэглэж байсан бөгөөд энэ нь булчингийн сулрал үүсгэж болзошгүй тийм стероид байсан байгаа. Kowalski-гийн гэр бүл Maya-г дархлаа судлаачид ч гэсэн үзүүлсэн. За Biara болохоор эмчтэй хэлэхдээ Maya-г анх астмын хүнд хэлбэр гэж бодсон. Яагаад тэгэхээр цээж нь бөглөрөөд хүчтэй ханиалгаж байсан гэж тайлбарласан. Гэхдээ Maya-гийн биеийн байдал сайжраагүй болохоор тэд Tampa хотод эмнэлэг ажилуулдаг өвдөлтийн эмчилгээний мэргэжилтэн Anthony эмчит хандсан. Энэ RSD болон CRPS хоёр нь аль аль нь мэдрэлийн тогтолцооны өвчин. Бид нэр өнөөдөр бол RSD-гийн талаар ерөөсөө ярихгүй. Биднэрт хамгийн
нэртэй өвчин нь болохоор CRPS. CRPS нь юу вэ гэхээр Complex Regional Pain Syndrome гэсэн үгийн товчлол монголоор бол цогц бүсийн өвдөлтийн хам шинж гэсэн үг юм байна. Доктор Антони 3000 гаруй CRPS өвчтөнтэй ажиллаж байсан болохоор ерөнхийдөө энэ чиглэлээр туршлагатай. Хэдийгээр энэ нь маш ховор өвчнж гэсэн ийм төрлийн өвчнөөр мэргэжсэн эмчнэр бас байд юм байна. Доктор Антони 2015 оны 9 сарын 23-нд Kowalski-гийн гэр бүлийг анх хүлээн авч Маяд үзлэг хийсэн. Үзлэгийн үр дүнд тэр Маяд Complex Regional Pain Syndrome буюу CRPS гэсэн онж тавьсан. За энээс эхлээд би дандаа CRPS гэж ярьж явна шүү. За CRPS нь төв мэдрэлийн тогтолцооны гэмтэл эсвэл үйл ажиллагааны алдагдлаас үүдэлтэй маш хүчтэй өвдөлт дагуулдаг, хүнийг доройтуулдаг мэдрэлийн өвчин. Энэ нь маш ховор боловч нухсанд үүссэн богино холболтоос болж өвдөлтийн дохио буруу дамждаг гэж үздэг юм байна. Энийг одоо хэрвээ би өөрийнхөө тайлбарлах юм бол за одоо бид нэр хуруугаа зүсэх ямар нэг юм тохиолдоход гэмтэл нь тархинд дохио илгээгээд тарих буцаагаад өвдөлтийн дохио илгээдэг. Ингэснээр хэд хоног өвдөж өрөвсөж хавдаж хөхөрч байгаад энэ нь аажмаар идэгдэг. Харин CRPS-тэй хүний хувьд болохоор гэмцэн хэсэг болон тархины хоорондох дохио замбраагүй болчдөг. Ингэснээрээ тарих хэдэн 7 хоног, сар, бүр жилээрч өвдөлтийн дохиог үргэлжлүүлэн илгээсээр байдаг. Тэгэхээр энэ CRPS-тэй хүн бол өвдөлтийг бол тасралтгүй мэдрэх нь биш. Ийм байнгын өвдөлтийн дохионы улмаас CRPS-тэй өвчтөнд арсны өнгө өөрчлөгдөх, шарх үүсэх, температурын өөрчлөлт, өрөвсөл, ясны эмзэгшил, хөшинг, байдал, татал, хөдөлгөөний хязгаарлалт гих мэт шинж тэмдгүүд илэрдэг. CRPS-ийн өвдөлт маш хүчтэй бөгөөд хүмүүс үүнийг яг шатаж байгаа юм шиг эсвэл буудуулж, хотглуулж байгаа мэт ер нь ингээл маш тийм хүчтэй өвдөлттэй харьцуулж ярьдсан байна. Энэ нь болохоор маш ховор өвчин болохоор төдийлөн бүх эмчнэр бол мэдтгүү. Зарим хүмүүс болохоор энэ зүгээр энэ өвдөд байгаа толгой дотор нь л байгаа юм. За бараг л мэдрэл муутай юм гэж үл тоомсорлох тохиолдол айгүй олон байд юм байна. Бид нэр одоо ямар нэг за хэрвээ толгой өвдлөө гэж бодвол бид нэр өвчин намдах юм уугаал зүгээр болгочтой тий. Гэхдээ энэ CRPS болохоор яг ийм өвчтэй хүнд ийм юм тохирно гэсэн эмчилгээ байхгүй. Хүмүүс бол маш олон төрлийн юм хэрэгэлж үзчихийж яг өөрт нь таарсан тэр эмчилгээг олдог. За энд нь ямар эмчилгээ байдаг вэ гэхээр сэтгэл заслын эмчилгээ, мэдрэлийн өдөөлт, симпатик мэдрэлийн блок, нухсны өдөөлт, өвдөлт намдах эм зэргүүд орд юм байна. За доктор Антонигийн эмнэлэг болон Америкийн нэгдсэн улсын бусад эмнэлгүүдэд эмнэлгийн мэргэжилтнүүд CRPS-тэй өвчтнүүдийг кетамины туслын эмчилгээгээр эмчлэхэд амжилтанд хүргэсэн тохиолдол байдаг. Энэ керамин нь юу вэ гэхээр керамин бол маш хүчтэй мэдээ алдуулах юм. Энэ нь өвдөлтийг зогсоохоос гадна хүний мэдрэхүйг бодит байдлаас нь салгадаг. За ерөнхийдөө эмнэлэгт бол мэс заслын үед бол хамгийн их хэрэгэлдэг юм байна. Энэ эмийг бол заавал эмчийн нарийн хяналтанд дор уух ёстой. Буруу хэрэгэлснээс болоод хүмүүс бодит байдлаас тасарч хий үзэгдэл харж өөрийгөө биеэсээ гарсан мэт мэдрэх, за мөн сэтгэл готролд орох, цаашлаад бүр амиа алдах эрсдэлтэй ийм юм. За энэ керамин нь болохоор бас аюу муу нэртэй. Яагаад гэхээр керамин болохоор date rape drug гэж нэрлэгдэг. Зүгээр хамгийн ойрхон амьдрал дээр бодит жишээгээр ярих юм бол кинон дээр баар савнд байж хахад зарим нэг хүн эмгтээчүүдийн уух юм руу нэг юм хийгээл найруулаад тэгэл нөгөө хүндээ өгөнгүүт нөгөөд чи нэг л мэтгэд өөр газар тэр эрэгтэйгийнхэн гэрт сэрцэн байдаг тийм юмнууд та нар харж л байсан баг. За яг тийм юм чинь болохоор хүмүүс кераминыг ашигладаг байгаа. Кераминыг хүний уух юмд нь холиод нөгөөдхөө ухаангүй болгоод тэгээд хүчинтдэг нөгөө эмэгтэй нь бол ямар ч тийм ухаан санаа юу ч сандаггүй ийм аюултай им гэхээсээ илүү бодис байгаа юм. Уг нь бол эмнэлгийн зориултаа тэгэл мэдээж нөгөө муу хүмүүс бол юунд хэрэглэн шүү дээ өөрсдөө хэрэгтэйгээр. За энэ хүртэл ярьсан зүйлийг бол товчлоод ярий. Яагаад тэгэхээр энд бол маш олон төрлийн тийм эмнэлгийн үгс одоо бидний өдөр тутамдаа хэрэглэдэггүй яриа бол аюу их байсан. За товчхондоо бол 10 настай Мая гэдэг охин CRPS гих маш ховор төрлийн эмгэгтэй. Тэрийг нь бол ихэнх эмчнэр бол мэдэхгүй. Зөвхөн мэрэгсэн эмчнэр л энэ өвчнийг мэддэг. Эмчилгээ бол байхгүй. Маяд бол керамин гих өвчин намдах эмэл өвчнийг намдаадаг. Одоогийн байдлаар ийм байна. Шүүх хурал дээр Маягийн
CRPS-тэй их оншийг тавьсан эмч Антонигийн мэдүүлэг бол маш чухал болдог. Доктор Антони Маяг онцлохдоо зөвхөн CRPS-ийг батлах гэж яараагүй, харин бусад бүх боломжит өвчнийг системтэйгээр шалгаж бусдыг үгүйсгэснийхаа дараа онош тавьсан гэж тайлбарласан. Тэгэхээр эхлээд бол өөр бусад ямар төрлийн өвчин байна, тэр бүгдийг нэг нэгээр шалгаа. За энэ өвчин байж болох уу үгүй юу гэд бүх юмнуудыг үгүйсгэснийхаа дараа за тэгвэл одоо энэ CRPS-ийн өвчин мөн үү биш үү гэдгийг шалгаж эхэлсэн гэж байгаа. За онш тавихтаа бол өвчтний түүх, шинж тэмдэг, биеийн үзлэгийг хамтд нь авч үзэх нь чухал гэж бүгдийг нь нийлүүлж шалгасан. Өвдөлтийг хэмжихдээ алгометр ашиглаж даралт өгч өвдөлтийн босхийг олон давтан өвчтөнд харуулахгүйгээр хэмжсэн. За Маяд CRPS-ийн гол шинжүүд илэрсэн. Тэр нь нэгдүгээр хит мэдрэг байдал, хөнгөн хүрлдэдэж хүчтэй өвдөх. За 3 дугаар булчингийн өөрийн ирэхгүй агшилт. Ийм 3 шинж тэмдэг нь бол CRPS-ийн хамгийн гол шинж тэмдгүүд нь байд юм байна. За ингээд Маяд өвчин нь болохоор зөвхөн нэг хэсэг биш, ялангуяа бүх биеийнх нь мэдрэлийн системээр тархсан. Баруун тал нь бол илүү хүнд байсан. Эцсийн дүгнэлтээ доктор Антони хэлэхдээ оншин зөвхөн ажиглалтаар биш, харин системтэй үзлэг, хэмжилт, шинж тэмдгийн нийлбэр дээр үндэслэн CRPS гэж батлагдсан гэж шүүх хурал дээр мэдээлэл өгсөн. Нилээ олон өдрийн шүүх хурлыг би бүгднийг үзсэн л дээ. Зөндөл олон эмчнэр мэдүүлэг өгсөн. Гэхдээ надад бол энэ доктор Антонигийн ярьсан юм нь арай л нэг утга төгөлдөр яг л ийм болохоор ийм биш тэ гэсэн тийм мэдрэмжийг надад өгсөн. Арай нэг хүнд ойлгогдохоор. Бусад эмчнэрийн яриаг сонсохоор бараг ярьж байгаа юмаа бараг мэдхгүй байгаа юм шиг л надад санагдсан. Яг тэгэхээр өөртөө болохоор Маягийн өвчнийг оншилж мэдхгүй юу гэдгийг хэлж мэдхгүй байж энэ ингээгүй тэгээгүй бүх юмыг үгүйсгэсэн байдалтай ярьж байсан. Хамгийн гол юм нь болохоор энэ доктор Антонигийн мэдүүлэг тангарагтны шүүхүүд бас хамгийн их нөлөөлсөн болов уу гэж надад бодогдсон. Доктор Антони шууд кетамины эмчилгээг санал болгоогүй. За Маягийн өвчний түүх, биеийн байдал муудсан явцыг харгалзан дараах аталхмуудыг эхлээд хийсэн. За эхлээд бүлээн усны эмчилгээ зэрэг боломжит аргуудыг туршиж үзсэн. Энд нь гэрийн гадаах усан сангаа байнгын халаалтай байх зэргээр оролцсон ч Маягийн биеийн байдал сайжраагүй. Маягийн хөл дотгошоо хүчтэй мушгирч өөрийн жингээ даахаа болсон тул тэрэгцэр цуулгахад хүрсэн. За тэрээр Тампагийн нэгдсэн эмнэлэгт физик болон сэтгэл зүйн эмчилгээ хийлгэсэн ч ямар ч ахиц гараагүй байна. Өвдөлт нь бүр тэсгийн аргагүй болж CRPS буюу амиа хорлох өвчин гэгддэг маш хүчтэй өвдөлтийг намдаахын тулд доктор Антони кетамины туслан эмчилгээг сүүлд нь санал болгосон. Мэдээж кетаминыг бол олон нийт сөрөг талаас нь хардаг болохоор эцэг эхчүүд хүүхдтэй хийлгэхэд эргэлзэх нь тодорхой. Маягийн ээж Беата бол сувилагч хүн байсан болохоор энэ эмчилгээний шууд зөвшөөрөөгүй. За харин ч бүр сайтар судалгаа хийж олон эмчээс мэдээлэл авсны эцэст шийдвэр гаргаж энэ кетамины эмчилгээг хүлээн зөвшөөрсөн байгаа. Доктор Антони энэ кетамины туслыг компьютерийг бол ребут хийхтэй адилхан гэж зөвлөсөн. Бид нэр одоо компьютер хэрэглэж ангууд нэг хаяа ингээл гацаал нэг сонирн болчтой ш тэнгүүд бүгдээрээ за нэг reset ч юм уу reboot хийчихээ тэгдэг. Эсвэл утсан дээр бол factory reset хийчихдэг те тэнгүүд нэг гоё шинэ юм шиг болчтой ш. Энэ кетамины эмчилгээг болохоор яг тэрнтэй адилтгсан байгаа. Энэ туслыг хийснээрээ Маягийн тархинаас нөгөө түүний үе мөчрөө өвдөлтийн хурамч дохио илгээхийг нь зогсооно гэж тайлбарласан. За ингээд кетамины эмчилгээг эхлээд бүтэн 1 жилийн турш Мая 3-аас 4-7 хоног тутамд кетамины тусал хийлгэжсэн. Энэ нь маш үр дүнтэй байсан. Гэхдээ 4 удаагийнх нь эмчилгээ нь $10,000 болдог байсан. Харамсалтай нь Kowalski-гийн энэ гэр бүлийн даатгал нь болохоор энэ эмчилгээг хамраагүй. Тэгэхээр энэ хүмүүс бол яахын аргагүй өөрсдөөсөө бэлэн мөнгөөр төлж исэн. За эмчилгээний зардлыг төлөхийн тулд Биара бол ажил дээрээ илүү цагаар ажиллаж Elmhurst-д байсан байшингаа түрээсэлж исэн ш. Тэр байшингаа хүртэл зарсан байгаа. Гэр бүлийнхэн санхүүгийн байдал ингэж хүндэрж байгааг харсан нөгөө Антони эмч чинь тэднийг Флоридагийн нурууны нугасны институтын эмч өөрийн найз Ашраф Хана руу илгээсэн. Ашраф Ханагийн ажиллаж исэн эмнэлэг нь Kowalski-гийн даатгалыг хүлээн авч шаардлагатай туслыг нь бичиж өгсөн байгаа. Кетамин бол Маяд маш сайн үр дүнтэй байсан. Мая илүү хүчтэй болж хөл дээрээ гიშиж сургуульдаа ч гэсэн буцаж орсон байгаа. Дүүг хайлтаага цуг усанд ордог, дахин тоглож чаддаг болсон. Хэдийгээр тэр тэрэгцэртэй хിവэрэ байсан ч гэсэн кетамин нь бол өвдөлтийг нь намдааж Маягийн хөлийн хэлбэр нь засарч арсны тууралт нь адаг болж зовлон шанал өвдөлт нь бол арай л багасж исэн байгаа. Би бараг ихэнх шахуудаа ярьсан.
Майяг өвдөөд эхлэнгүүт эднэр Джон Хопкинсийн хүүхдийн эмнэлэг рүү очиж үзүүлж исэн гэтэй. За энэ эмнэлэг рүүгээ 2016 оны 3 сард эмчнэр Майяг үзлэгт оруулаад түүнийг эмчилж байсан эмчнэр болох Антони болон Ханатай зөвлөлдсөний дараа кетамины туслыг хийхэд хялбар болгох үүднээс цээжинд нь суваг суулгахаар тохиролцсон байна. Эмнэлгийн эмчнэр хагас тогтмол хуванцар хоолойг Майягийн арьсаар дамжуулан булчинд нь байрлуулах мессежлбар хийсэн. Суваг суулгасны дараа Майягийн эмчилгээний мэргэжилтнүүд болон анхан шатны эмчнэрийнхаа хяналтан дор дахин 2 сарын турш керамины тусал болон бусад төрөлцсөн эмчилгээнүүдийг хийлгэсэн бөгөөд үүнд нь Джон Хопкинсийн хүүхдийн эмнэлгийн эмчнэрч гэсэн оролцсон. За энэ бол маш чухал болдог дараа нь. 2016 оны 5 сард уушигны эмч Майягийн керамины тусал болон CRPS-ийн эмчилгээг тогтмол хийлгэсний үр дүнд өвдөлт нь эрс багасныг тэмдэглэсэн. Энэ тухайга Майягийн хүүхдийн эмч рүү захидал бичсэн. 2016 оны 100 гэхэд Майягийн бие сайжирсан болохоор Майяг керамины эмчилгээнээс нь аажмаар гаргаж эхэлсэн. Энэ явцад бол Майягийн өвдөлт дахин сэтэрдэг. Энэ талаар Майягийн эмч Хана нь 2016 оны 9 сард өвдөлт нь дахин сэтэрснийг өөрийнхөө эмнэлгийн репортод бичсэн. За дараа сард нь Майягийн гидсний өвдөлт болон бөөлжилттэй холбоотойгоор керамины туслыг нь дахин тунгийн нэмэгдүүлсэн байгаа. 2016 оны 10 сарын 6-ны орой Майя бүр тэсгийн аргагүй өвдөлтөнд орж энэ нь болохоор аав Жакийн хэлснээр өмнө нь хизээж харж байгаагүй тийм өвдөлт байсан гэж тодорхойлсон. 10 сарын 7-ны өглөө эмч Ханагийнхан зөвлснөөр Жак Кавалски Майяг Джон Хопкинсийн хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт авчирдаг. За ингээд үүнд нь шүн ажилд байсан ээж Бяран ажлаа тараад эмнэлэг рүү очисон байгаа. Эмнэлгийн ажилтнууд Майяг оншилохын тулд мэдээж биед нь хүрч процедуруудаа хийн. Ингээд л одоо асуудал үүсч эхэлдэг. Майя ч бол гэрэл болон ингээд хүн зүгээр хүрэх төдийд л өвчнийг мэдэрдэг эмэгтэй шүү дээ. Энэ талаараа Бяра болохоор сувилагч нарт CRPS-ийн талаар ингээд тайлбарлахыг оролдог. Хүрэх төдийд л ингээд өвдөлт мэдэрдэг ийм хүүхэд байгаамаа гэж тайлбарлаж исэн. Охиныхоо эмчилгээний талаар ялангуяа өндөр тунтай керамин хэрэгэлдэг талаар хийлдэг. Мэдээж нөгөө эмчнараас ийм кераминыг хийхгүй бол одоо энэ хүүхэд чинь зүгээр болохгүй гэдгийг өөрөө тайлбарлаж хэлдэг. Энэ үеэс л эмнэлэг болон эмнэлгийн ажилчид маш болгоомжилж эхэлсэн. Яагаад тэгэхээр керамин буюу бараг л хар тамхиг тэгээ маш өндөр дозыг насан туршаагүй хүүхдэд нэхэд байсан болохоор эмнэлгийн ажилчид бол энэ ямар нэг юм буруу байна гэж сэтгэл төрүүлдэг. Одоо эндээс л эхлээд хамаг юм буруу тишээ эргэж эхэлнэ. Бяра эмнэлэгт эмчнэрийн зөвшөөрөл болон эмнэл зүйн баримт нотлохоог бүрдүүлж өгдөг. За эмнэлгийн ажилтнууд эмч Хана руу залгаж Майягийн онш болон кетамины тунганд баталгаажуулдаг. Гэсэн хэдий ч Майягийн эцэг их өвдөлтийг намдаах зорилгоор тодорхой урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хүсгээд эмнэлгийн ажилтнууд эсрэг үүсдэг. За мөн дээрээс нь эмч сувилагчид бол энэ CRPS гэдгийн талаараа ямар ч мэдлэггүйгээ хүлээн зөвшөөрсөн. Харин тэд Майяд туслахын оронд нийгмийн ажилтан Дебора Хансныг дууддаг. Эцэг их нь эмнэлгийн ажилтнуудын тушаалыг дагахгүй байх нь хүүхдийн хүчирхийллийн шинж тэмдэг гэж үзэгдэх тул Ханс нь Флоридагийн хүүхдийн хүчирхийллийн тусгай дугаарт мэдэгдсэн. Тэрээр Бяра Кавалскиг охиныхоо эмчилгээнд цаад болж байна гэж буруутгасан. За би энэ хэсгээр бол эмнэлгийн талаас бол ойлгохыг хичээж ин л та. Нэг гэр бүл хүүхдээ авчирч чаад биед нь ойртуулахгүй хүн өөрсдөө өмнөөс нь яриад хамгийн гол нь маш өндөр тунтай кераминыг хүүхдээ өгөхийг шаардаад эцнэр болон сувилагч нарын тавьж байгаа ямар ч шаардлагыг биелүүлэхгүй болохоор мэдээж эмч сувилагчдад с ижигтэй санагдах нь тодорхой. Тийм болохоор ч гэсэн эднэрт бол бас хардах эрх нь байгаа. Бярагийн талаас болохоор мэдээж охиноо бол тэр тэсгийн аргагүй өвдөлтөөс нь л хамгаалах гэж хичээж байгаа. Тэрийг нь бол эмнэлгийн ажилтнууд өөрсдийгөө мэргэжлийн хүмүүс гэж зүтгээд эмчийн бичиж өгсөн тэр тунг нь өгөхөөс татгалздаг. За тухайн өдөр гэр бүл хүүхдийн үйлчилгээний хилцээний мөрдөн байцаагчид эмч Хана болон Антони нартай холбогдож Майягийн онош керамины тун нь шаардлагатай бөгөөд зөвлөсөн тун гэдгийг баталгаажуулсан. Мөн эмнэлэгт ч гэсэн за энэ бол хүчинтэй жор байна гэдгийг нь харуулдаг. Кавалскигийн гэр бүл эмчийн зааврыг зөрчсөн гэх ямар ч баримт олдоогүй тул энэ хэргийг хаацсан. Ер нь бол ингээд Джон Хопкинсийн эмнэлэгт за энэ хүмүүс бол ямар ч буруу юм хийгээгүй. Энэ хүмүүсийг хүүхдээс нь холдуулах ямар ч шалтгаан байхгүй. Хүүхэд бол аюулд ороогүй гэдгийг нь хэлчихэд энэ хэргийг хаацсан. За үүнээс хаашаа бол энэ эмнэлэг бол юу ч хийх эрх зүй байхгүй. Ингээд хүүхдийн оншин тодорхой, жорн тодорхой, яагаад энэ хүүхэд өвдөж байгаа нь тодорхой. Гэр бүл хамгаалах хилцээс ямар нэгэн буруу зүйл байхгүй гэдгийг нотолцсон. За тэгэхээр энэ эмнэлэг бол одоо хүүхдэд яаралтай тусламжил үзүүлэх ёстой.
Хамгийн анхаарал татах зүйл нь бол энэ Майяд хийж байгаа энэ эмчилгээ бол ерөөсөө энэ эмнэлгийн хувьд бол шин содон зүйл байгаагүй. Яагаад тэгэхээр эмнэлгийнх нь одоо энэ Джон Хопкины хүүхдийн эмнэлэгчин урд нь Майяд нөгөө мэс заслын аргаар сувг суулгасан ш. Тэгээд яг энэ эмнэлэгт кетамины жор бүр бичиж өгж байсныг нь энэ хүмүүс мэдж байгаа. 2016 оны 10 сарын 9-нд тэгэхээр бол эмнэлэгт ирснээсээ хойш 2 хоногийн дараа Майягийн байдал сайжрахгүй, шаардлагатай эмчилгээгээ авч чадахгүй хിവэрэ байсан болохоор эцэг эхийн шийдвэр гаргаад өөр нэг эмнэлэг, гэхдээ тэр нь бол CRPS-ийг эмчилдэг ийм эмнэлэг рүү шилжүүлэхээр болдог. Гэтэл эмнэлэг тэднийг гаргах болон шилжүүлэхийг нь хориглосон. Уг нь бол DCF бол аль хэдийн та нарт ямар ч хуулийн эрх байхгүй гэж хэлсэн байхад эмнэлгийнхэн бол энэ талаар эцэг эхээс нь нуугаад бид нар тусалнаа гэх мэтээр хугацаа хожиж бодит байдал дээр бол мөрдөн шалгах хугацаа авч исэн. За үүнийхээ зэрэгцээ хэргийг хаасан байсан ч эмнэлэг бол нөхцөл байдлыг улам хурцтгаж Салли Смит гэх эмчтэй холбогдно. За энэ хүүхэн бол зүгээр л өөрийгөө бурхан гэд бодчихсан мэдрэл мутаа авгаа. За ингээд энэ Салли Смиттэй холбогдсноор энэ эмчилгээний санал зөрөлдөөн удалгүй хүүхдийн хүчирхийллийн хэрэг болон хувирна. Би бол энэ эмнэлгийн талд орё гэд нэрээ надад бол үндэ орох тийм ерөөсө шалтгаан олдоогүй. Яаж ч одоо энэ эмнэлгийн талаас зөвтгөх гэж үзээд за яасан болохоор энэ хүмүүс ингэсэн байх уу гэдэг шалтгаанууд бол ерөөсө орж ирээгүй. Надад бол ганц бодогдож байгаа юм нь болохоор эднэр өөрсдийгөө бол бид нар мэрэгжлийн хүмүүс, бид нар эмчнэр тэр бол үнэн. Гэхдээ нэг ээж совилогч ээж ирээд миний хүүхдэд ийм юм өгөө гэж шаардаад ахаар дургуун л хүрсэн болоо да гэж надад бодогдсон. Та нарт бас юу гэж бодогдож байгаа бол яг энэ үед яг сэтгэлдээ хуваалцараад надтай адилхан бодож гин үү, эсвэл ямар нэгэн өөр бодол эргэлдэж гин үү? Надад болохоор энэ бодлоос өөр ямар нэг юм ерөөсөө орж ирэхгүй байна. Та нар юу бодож байгаас айгүй сонин санагдаж шүү. За эхлээд энэ Салли Смит гэж хэн бэ гэдэг талаар ярив. Анх Каваскигийн гэр бүл танилцуулах үедээ Джон Хопкины хүүхдийн эмнэлэг гэсэн бичгтээ халаад өмссөн эмэгтэй байсан. За мэдээж Каваскигийнх нь бол энэ эмнэлгийн эмчил гэж бодсон. Гэтэл үнэндээ энэ Салли Смит бол эмнэлгийн ажилтнч байгаагүй, улсын ажилтнч байгаагүй. Яагаад энэ халаад өмссөн гэхээр энэ эмнэлгийн хүмүүс Смитийг одоо эдний гэр бүлд эмнэлэгт ажилтдаг хүн шиг харагдуулахыг хүссэн байгаа. Салли Смит бол Pinellas тойргийн хүүхэд хамгааллын багийн эмнэлгийн захирал байсан. Энэ систем нь Флорида мужид хүүхдийн халамжийн үйлчилгээг хувьчилснаас хойш хувийн байгууллагаар дамжиж ажилладаг болсон. За Флорида мужийн хүүхэд хамгааллын системтэй холбоотой энэ компани нь олон тэрбумын санхүүжилттэй хяналт үнэлгээ нь маш сул. 2009 онд хүүхдийн хүчирхийллийн эмч гих дэд мэрэгжил шинээр бий болж Салли Смит ийм мэрэгжилтэй эмч нарын нэг нь болсон. Үүнээс хойш сэжигтэй бүх тохиолдлыг ийм мэрэгжилтнэр заавал шалгуулах шаардлагатай болсон бөгөөд Смит нь Джон Хопкинс хүүхдийн эмнэлгийн гол зөвлөх нь байсан байна. Ийм шин мэрэгжил шинээр бий болсноор дараагийн жилүүдэд бол хүүхдийн хүчирхийллийн мэдээлэл бол эрс нэмэгдсэн. Ялангуяа өмнө нь хүүхдийг гэр бүлд нь үлдээх бодлогоос болоод олон хүүхэд нас барсан гих шүүмжлэл гарсны дараа мууж эсрэг зүг рүүгээ шилжиж хүүхдийн аюулгүй байдлыг эцэг эхийн эрхээс дээгүүр тавих болсон. За энэ нь болохоор яг нэг талаараа зөв мэд боловч нөгөө талаараа бас хитрхи хэтрүүлэлт, буруу онцлох эрсдлийг дагуулж байгаа. Ялангуяа одоо энэ CRPS шиг тодорхой шалтгаан ойлгомжгүй өвчний үед эмчнэр за энэ үнэхээр бодит өвдөлтүү эсвэл эцэг эх нь энэ хүүхдийг тасгалжуулаад ингэж өвд тэгж заа гэд ингээд ээ нү гэсэн эргэлзээнд оруулдаг. Салли Смитийн хувьд хүүхдийг хамгаалах хүсэлтэй эмч байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам түүний хандлага хатуу нэг талыг барьсан болж ихэлсэн гэж үздэг. Зарим тохиолдолд тэр эхнээс нь за энэ хүүхэд бол угаасаа хүчирхийлд өртсөн байна гэж одоо толгоондоо дүгнээд дараа нь яг түүндээ тохирох нотлогоо хайдаг байсан. Одоо хүн чинь зөвхөн нэгтлийг баримтлаад за одоо энэ үнэн гэх юм бол яг л тэр нь үнэн болдог шиг энэ эмчийн хувьд бол энэ хүүхэд хүчирхийлд өртсөн гэж бодцохоор тэр хүүхдийгээ заавал хүчирхийлд өртсөн болгож тайлбараа бичдэг байгаа. Салли бол энэ хүүхдийн эмнэлэгт бол маш өндөр нэр хүндтэй байсан. За эмч сувилагч нар төдийгүй хууль сахиулах байгууллагууд хүртэл түүний үгийг бараг зүгээр л эргэлзээгүйгээр хүлээж авдаг байсан байна. Тэгээд мэдээж ийм байр суурь нь бол түүний нөлөөг нь улам ихсгэж зарим талаараа бол тэрний алдааг хинч шүүмжлэхгүй нэг тийм өөртөө ихтэй байдлыг бүрдүүлж өгсөн. Энэ Салли Смит бол гэр бүлийг бол амар их байцаадаг байсан. Энэ хүн бол зүгээр цагдаа болохыг хүсдэг байжгаад эмч болц юм уу хаашаа. Хэрвээ ингээд эцэг их ямар нэгэн байдлаар өөрсдийгөө тайлбарлах гэж оролдох юм бол энэ худлаа ярьж байна.
Энэ буруутай болохоор өөрийгөө өмгөөлөх гэж оролдож гин гэж дандаа бодож өөрийнхөө дүгнэлтийг гаргадаг байсан. Тэгэхээр энэ бол яагаад ч ингэ зөв шийдвэр гаргах хэмжээний хүн биш, харин ч бүр ингэ нөгөө эрх мэдэлтэй автаад одоо хинч намайг ч яаж чадахгүй гэсэн миний үг бол би бол бурхан, миний үг бол хууль гэсэн янзтай ингээд гэр бүлийг салгадаг ийм балиар ажил хийдэг байсан баа. Уг нь бол энэ ажил нь бол өөрөө балиар биш. Энэ сайлын энэ ажлыг бүр тийм заваан ажил болгочихж байгаа байхгүй юу? Энэ ажил бол байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр Америкт хүүхдүүдээ өвчтөе болгож жүжиглдэг, тэрийгээрээ мөнгө олох гэсэн тийм хүмүүс бол асар их байдаг. Эсвэл гэр орондоо зодоод имлэг тавчирдаг, янз бүрийн тэгэнгүүтээ одоо хүүхдээ зодчингуудаа энэ унтсан гэд имлэг тавчирдаг тийм тохиолдлууд ч гэсэн байдаг. Сайлын ажил бол уг нь яг тийм тохиолдолд эцэг эхийг нь барьж авах хэрэгтэй. Барьж авахч биш, зүгээр тийм тохиолдлуудыг илрүүлж тэр мэдээлэлээ бичээд шүүхэд өгөх ёстой ийм хүн байхгүй юу? Гэтэл өөрийгөө бол зүгээр л за миний үг бол хууль гэдгээр л бусадтай харьцдаг ийм нэг заваан хүүхэн байгаа. Хүүхэн ч гэжтэй авгаа. Энэ Маягийн хэрэгээс болоод мэдээж Салли Смит бол шүүхтээр ярилцлага өгдөг. За тэр гэрчийн мэдүүлгийг бол бүр зурагтаар шууд цацсан, бүх хүмүүс тэрийг харсан, ямар хүн бэ гэдгийг нь харсан. За энэ Маягийн хэрэгээс болоод Смитийн хянан шийдвэрлсэн олон зуун хэргийг саяхан дахин нягтлж үзэхэд одоогийн байдлаар зөвхөн 12 гаруй тохиолдолд яллах дүгнэлтийг нь хүчингүй болгох, эцэг эхийг нь цагаатгах, эсвэл асан хамгаалагчид нь гим буруугүй болох нь тогтоогдсон байгаа. За үүнээс цаашаа бол хэдэн ч гимт хэрэг тэгж гарах юм байгаа бөөм. Гэхдээ тэдний амьдрал нэр хүнд нь бол айл хэдийн нөхөж баршгүй хохирол амссан байсан. Тэдний нэг гэр бүл нь бол Маягийн гэр бүл. За жишээ ярих юм бол Джон хэмээх Тэнгисийн цэргийн албан хаагч найз бүсгүйнхээ хүүг зөөлөн гадаргуу дээр олон удаа шидсэний улмаас амиа алдсан гэж Смит буруутгасны дараа Джон 300 хоногийг шорон өнгөрөөсөн байна. Гэхдээ мэдрэлийн эмгээг судлаач бол Смитийн дүгнэлтийг үгүйсгэснээр түүнд тулгасан ялыг хэрэгсэхгүй болгож Джон шоронгоос гарсан. Дараагийн хэрэг 39 настай Тара 6-7 хоногтой ихэр нэраа хүүхдийнхээ ясыг хугуулсан гэж буруутгагдсан. Түүний хувьд бол хүүхэдтэй болохын тулд маш олон удаа үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэж арай гэж зовж байж ингэж 2 ихэр хүүхэдтэй болсон. За хэдийгээр ийм их хүчин чармаалтаар хүүхэдтэй болсон ч Смит бол түүнийг хүүхдүүдэд харгасаар хүчирхийлсэн гэж үзсэн. За хожим нь эмчнэр уг ихэр хүүхдийг ясны ховор өвчтөй гэж оншилсны дараа түүнд тулгасан ялыг хэрэгсэхгүй болгосон. Энэ мэд маш олон төрлийн хэрэг байгаа. Би яг энэ хоёрыг та нарт ярьдаг нь ерөнхийдөө энэ Салли Смит гэж ямар хүн бэ гэдгийг харуулахыг зорилоо. Гэхдээ ер нь бол харчиж байгаа өстэй тий ямар хүн байна. За хүмүүс минь ялангуяа ийм хүүхдтэй ажилдаг, хариуцлагатай ажил дээр бити энэ авгаа шиг хандаарай, маш хариуцлагатай хандаж байгаарай гэж бас сахимаар байна. За одоо харин Каваскигийн гэр бүл энэ бүхнийг биеэрээ мэдэрч эхэлнэ. За анх нөгөө хүүхэд хамгааллын газраас энэ гэр бүлийг одоо зүгээр байлгаа бид нэр хэрэгээ хаалаа гэсний дараа Беатрис Тапиа Санчес гэдэг совилогч доктор Смит руу холбогддог. За тэрээр Смитэд Бира Каваскиг Маяд 1500 мг керамин тарихыг хүсэж энэ тал дээр маш их шаардлага тавьж гин гэж хэлсэн. Дээрээс нь Маяг ээжигээ байхгүй үед нь илүү дээр байгаа мэт харагдаг, өвдөлтөөсөө болж yoолох нь хүртэл багассан гэж ярьсан. Доктор Смит Маяг тогтмол керамины тусал хийлгэж байгааг мэдээд энэ нь хүүхдэд хор хөнөөл учруулж болзошгүй гэж санаа зовсон. 10 сарын 8-нд Смит хүүхдийн эмнэлгийн онлайн портлыг ашиглаж Маягийн эмнэлгийн түүхийг шалгадаг. Энд нэг зүйлийг бас анхаарах хэрэгтэй. Доктор Салли Смит бол Джон Хопкинсийн эмнэлгийн ажилтан Маяг эмчилж байсан хүүхдийн эмч биш байсан. Тэгэхээр энэ нь болохоор өвчтний мэдээллийн нууцлалын хуулийг зөрчсөн үйлдэл. Энэ бас шүүх хурал дээр гарч ирдэг. Энэ хүнд бол өвчтний энэ эмнэлгийн түүхийг харах, ингэж дураараа үзэх эрх бол ерөөсөө байхгүй. Гэхдээ тэрээр бол тухайн үедээ үүнийг хийсэн. За эмнэлгийн ч гэсэн түүнийг ийм үйлдэл хийхийг зөвшөөрсөн. Доктор Смит Мая болон түүний эцэг эхтэй ярилцдаг. Бира Смитэд Маягийн биеийн байдал уламд ордож байгааг нь хэлдэг. Бира бол мэдээж энэ өвчнийхэн талаар бол маш их зүйлийг ярьдаг. Яагаад тэгэхээр энэ хүнийг одоо миний хүүхдэд туслаач ээ, ийм өвчтөй зовиртой хүүхэд байгаа. Ингээд сүүлийн 3 шөнө ингээд бараг унтаагүй гэд хамаг л юмаа ингэж тайлбарлаж хэлдэг байхгүй юу? Тэгтэл доктор Смит болохоор тайландаа Бира бол өөрийнхөө зовлонгийн талаар ярьсан. Хэдэн 7 хоногийн турш унтаж чадаагүй, даатгалаа төлөх, керамин болон бусад эмчилгээний зардлыг олохын тулд маш их ажиллах хэрэгтэй байгаа тухайга дурдсан гэж бичдэг. Энэ нь болохоор Бираг өөрт нь анхаарлаа хандуулахыг хүсээд байна. Намайг ингэж өрөвдөөсэй гэж надад энэ зүйлийг ярьсан гэж нөгөөх нь репорт хийж байгаа байхгүй юу? Дээрээс нь
доктор Смит тайландаа Бира Коваскиг сэтгцийн эрүүл мэндийн асуудалтай байж магадгүй гэж бичдэг. Гэтэл яг амьдрал дээр үнэндээ энэ хүнд бол энэ хүн сэтгэлийн мэдрэлтэй юу үгүй юу гэдгийг шийдэх эрх байхгүй. Дээрээс нь тэр талаар бол ямар ч мэдлэг байхгүй. Энэ бол зөвхөн хүүхдийн хүчирхийлэл судлаач эмч байсан. Ямар ч тийм сэтгэл зүйн мэдлэг байхгүй ээжж зүгээр энэ хүн сэтгцийн эрүүл мэндийн асуудалтай юм байна гэл нэг хүнийг хараад дүгнэдэг. Маягийн эмнэлгийн түүхийг судлах явцдаа доктор Салли Смит Маяг өмнөх жил нь Мексикийн Монтерей хотод Карамины комд оруулах эмчилгээ хийлгэснийг мэдээд цочирддаг. За энэ нь доктор Антонигийн зөвлөсөн эмчилгээ байсан бөгөөд 5 хоногийн турш Маяг комд оруулж Карамины өндөр тунг ердийн тунгаас 50 дахин их өгдөг ийм процедур байсан байгаа. Мая шүүх хурал дээрээ энэ процедурыг хийлгэхээс өмнө их айж байсан ч ээж нь хажууд нь байсан нь түүн тайвшрал өгч байсан гэж дурссан. Комноос ирснийхээ дараа тэрээр илүү дээрцэн мэт санагдсан бөгөөд өсөж байгаа илэрхийлсэн өвдөлтөөсөө болоод хоолнууд дуршилгүй болсон түүний хувьд сайнны дохио байсан. Мая хэлэхдээ за энэ ком бол надад үр дүнгээ өгсөн. Карамин миний өвдөлтийг үнэхээр их намдаасан. Би богино хугацааны ой санамжаа бага зэрэг алдаж заримдаа хараа минь бүрлцэж байсан ч ерөнхийдөө өвдөлт минь намдаж байвал бид эдгээр гаж нөлөөг төвчгэд бэлэн байсан гэж хэлсэн. Флоридад босож ирснийхаа дараа Маягийн толгоон өвчин намдаж шөнийн цагаар өвдөх нь мэдгэдэггүйц багассан бөгөөд үе мөчүүд нь өмнөхөөсөө илүү хялбар хөдөлдөг болсон байна. 10 настай хүүхэд Мексикт очиж 5 хоногийн турш Карамины комд орсон гэдэг нь эмч хүний хувьд цочирдмоор зүйл байсан байж болох ч доктор Смит Маяг эмчилж байсан эмч Антонитай ярилцаж жир шалтгааныг нь сонсож Маягийн биеийн байдал сайжирсныг харсаар байж энэ эмчилгээнд дургуутсан хിവэрэл байсан. Доктор Салли Смит өөрийнхөө хуваарай мөрдлгийг хийх явцад Коваскигийн гэр бүлийнхэн үүнийг мдээгүй байхад эмнэлгийн ажилтнууд түүнд илүү их цаг хожихыг оролдож хүүхэд хамгааллын газарт өөр нэг тайланг гаргасан. Уг нь бол хүүхэд хамгааллын газар за энэ хүмүүсийг тайван орхичихоо гэсэн махад энэ өөрөө дур мэдэж мөрдлөг хийж дахиж тайлан гаргаж өгсөн байгаа. Гэхдээ энэ удаад бол тэд илэрэнгүүд мэдээлэл нэмсэн нь Коваскигийн гэр бүлийн өмгөөлөгчдийн хэлснээр бол дандаа хитрүүлэг за зарим тохиолдолд бүр илт худлаа зүйлс байсан гэж мэдэгдсэн. За Салли Смит Бира Коваскиг бол сэтгцийн эрүүл мэндийн асуудалтай охиноо өвдөлт намдаа хэмээр комд оруулахыг хүсэж байгаа. Гэртээ зөвшөөрөлгүйгээр суцаар эм тарьдаг гэж буруутхан эмнэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдээлсэн. Мөн Маяг үнэндээ өвдөөгүй өвдөлтөн багсан гэж хэлэхэд ээж нь уурлаж байсан гэж тайландаа бичсэн. Эдгээр мэдээллийн ихэнх нь бол хэтрүүлэг байсан. Бира гэртээ Мая зөвшөөрлгүйгээр суцаар хизээж эм тарьж байгаагүй. 10 сарын 10-нд Коваскигийн гэр бүлийнхэн Маяг эмнэлгээс гаргах хүсэлтэд дахин илэрхийлсэн боловч хэрвээ тэд үүнийг хийвэл эмнэлгийн зөвлөмжийн эсрэг гэж үзэн баривчлагдах болно гэж тэднийг сүрдүүлсэн. Энэ сүрдүүлэг нь болохоор маш асуудалтай худлаа сүрдүүлэг. Яагаад тэгэхээр эмнэлэгт очиод та ямар нэгэн эмчилгээ авахыг хүсэхгүй бол за би энэ эмчилгээг авахгүй гэсэн ямар нэг юм бол би өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн цаасан дээр гарын үсэг зураал эмнэлгийг орхиж явж болдог. Гэтэл энэ хүмүүс худлаа ярьж сүрдүүлж эднийг эмнэлэгт нь үлдээж байгаа байхгүй юу? Би бас энэ дээр гайхаад байна. Уг нь бол Бира чинь бол совилогч хүн шүү дээ. Энэ талаар уг нь мэдчил байсан баймаар ингэж бас надад бодогдсон. 10 сарын 11-нд доктор Салли доктор Антони руу залгаж Маягийн CRPS-ийн оншийг ярилцдаг. За Смит болохоор Джон Хопкинсийн эмчнэр Маяд ингээд хүрэхэд амар тийм өвдөж мэдэрч байгаа хэрнээ хүнжлийн даванд биед нь хүрэхэд зүгээр байгааг анзаараад яагаад ингэж байгаа талаар асуудаг. Доктор Антони энэ нь болохоор CRPS-тэй зарим өвчтөнд ажиглагддаг тогтвортой хариу үйлдэл болохыг тайлбарладаг. За энэ яриануудаа доктор Антони нэг юм ойлгодог. Юу вэ гэхээр доктор Смит Маягийн ээж Бираг нь Манчхаузны синдромоор өвчлсөн гэдгийг нотлоход хэд төвлөрч байгааг нь анзаардаг. За харин доктор Антони энэ гэр бүлийн хүчирхийлэлд буруутгахгүй байхыг Смитэд анхааруулдаг. Учир нь мэдрэлийн эмгэгтэй өвчнүүдийг бүх зүйл нь толгойд нь байна. Эсвэл зохиомж шинж тэмдэгтэй гэж хэлээд тэднийг шаардлагатай эмчилгээнээс нь салгахад хүргэдэг гэж уг нь Смитэд тайлбарласан юм байна.
Хэдийгээр бусад эмчнэр Маягийн онш болон эмчилгээний төлөвлөгөөг баталгаажуулсан ч доктор Салли Смит Маяг CRPS-ийн шалгуурыг хангахгүй байна. Харин Манчхаузен синдромоор өвчлсөн байх магадлалтай гэсэн урьдчилан тайлан гаргасан. Энэ хүн одоо Маяг энэ CRPS-тэй юу эсвэл өөр өвчнөтэй юу гэдгийг ерөөсөө шалгаж мэдэх тийм мэдлэггүй хүн байхгүй юу? Гэтэл өөрөө ингээл мэддэг хүмүүс нь энэ хүнд за энэ хүн чинь ийм өвчтөй шүү гэж хэлээд ахад өөрөө тэр хүмүүсийг үгүйсгээд энэ чинь ийм өвчнгүү, энэ чинь өөр ийм өвчнөтэй гэж өөрийн онлоо баттгаж тайлан гаргах. Миний яриад байгаа энэ Манчхаузен синдром нь юу вэ гэхээр хин нэгнийг өвчтөй юм шиг дүр эсгэх эсвэл албаар өвдүүлж бусдаас одоо хөө чи өстө мундаг ээж шүү гэсэн тэр нэг анхаарал халамж за цаашлаад энэ санхүүгийн тусламж дэмжлэг авах энэ нөхцөлийг бүрдүүлдэг. За энэ ийм хүмүүсийг болохоор Манчхаузен синдромтой гэдэг байгаа. Нэг жишээ ярих юм бол одоо нөгөө Gypsy Rose гээд охины түүхийг бол ихэнх нь мэдж байгаа ах. Ээж нь багаас нь эхлээд охиноо өвчтөй дүр эсгүүлээд охин ч гэсэн өөрийгөө өвчтөй л гэж боддог байсан. Тэгэл хүмүүсээс амар халамж хүртэл чи өстө мундаг ээж шүү. За тэр нь цаашлаад янз бүрийн санхүүгийн дэмжлэг болоод байшин сав хүртэл авч ингэж амьдардаг байсан хоёр. За мэдээж охин нь том болоод энэ бүхнийг мэдээд ээжигээ найз залуутаагаа нийлээд алдаг. Тэгээд баригдаад шоронд суугаад одоо шоронгоосоо гарцсан одоо бараг л селебрити болцсон нэг тийм охин байгаа. Gypsy Rose-ийн ээжтэй адилхан Манчхаузен синдромыг Маягийн ээж Бирад нь байгаа гэж энэ Смит оншилж байгаа. За энэ тайл нь болохоор Маяг Джон Хопкинс хүүхдийн эмнэлгийн хамгаалтанд шилжүүлэхэд хүргэсэн 10 сарын 14-ний өдөр шүүх эмнэлгийг Маяг байрлуулах хамгаалтын байр гэж тогтоосон бөгөөд эцэг эхт нь охиноо эмнэлгээс гаргахыг хориглосон. За энэ тайлан дээр бол Бирагийн талаар Манчхаузен синдромтой гэж бичгээс илүүтэй ямар зүйлийг нууж өнгөрүүлсэн бэ гэдэг нь бол өөрөө асуудал. Юуг нуусан гэхээр Маяг өмнө нь Джон Хопкинсийн эмнэлэгт эмчлүүлж байсан. Маягийн CRPS-ийн эмчилгээг бүтэн 1 жилийн турш аль хэдийн хийцэн. За нөгөө керамины тусал хийх сувгийг Джон Хопкинсийн өөрсдийнх нь эмнэлэгт суулгасныг Джон Хопкинстай бас 2 сар эднийхээс эм бичүүлж авсан ш. Тэр талаар бол бүр огт дурдаагүй. Тэгээд дээрэс нь Мая охиныг CRPS-тэй гэдгийг нотлох 5 мэрэгжилтний оншийг нь шүүхэд бүр ерөөсөө хэлээгүй. За мэдээж шүүх бол дүгнэлтээ гаргахдаа тэр хүний одоо тайлан дээр л үндэслэж дүгнэлт гаргаж байгаа шүү дээ. А гэхдээ тэр тайлан нь өөр асуудалтай. Энэ тайлан гаргаж байгаа хүн маань хоёр талын бүх юмыг нь мэдээллийг нь өгөөд тэгжиж тэр дундаас шүүгч үнэн зөв мэдээлэл гаргах ёстой. Гэтэл энэ хүн өөрийнхөө нэгтлийг баримталсан тайлан өгөхөөр мэдээж тэр талыг л баримталсан дүгнэлтийг бол шүүгч гаргасан байх. Тэгэд энэ шүүх хурал дээр Салли Смит өөрөө хэлэхдээ Маягийн талын өмгөөлөгч асуудаг байхгүй юу? За чамд энэ эмчнэр чамд ийм мэдээлэл өгсөн. Чи яагаад энийгээ энэ тайландаа өгөөгүй вэ гингүүд өө надад хамаагүй. Миний тайланд ерөөсөө ямар ч хамааралгүй зүйл. Би тэрийг заавал тайландаа оруулах аль байхгүй. Энэ хүний эго бол зүгээр л аимшигтай. Энэ хүн бол яг л өөрөө шүүгчийг өөрөө прокурор шиг хандаж зөв бурууг шүүцэн байгаа. Бас дээрэс нь энэ олон мэрэгжилтнүүд энэ CRPS мөн өө гэд хилээд ахад би энийг CRPS гэж угаасаа бодохгүй байна. Энэ биш гэж одоо хүртэл бүр шүүх хурал дээр хүртэл тэгж ярьж ирсэн бол энэ хүний ямар тэнийг харуулдаг. За доктор Смитийн энэ туйлширсан зан нь Маяг эмнэлэгт үлдэхээс өөр аргагүй байдалд оруулж эцэст нь түүнийг эцэг эхээс нь тусгаарлахад хүргэсэн. 2016 оны 10 сарын 14-нд болсон анхны хараат байдлын шүүх хурлаар Маягийн ээж Бира Ковалски охинтойгоо ямар ч холбоо барихыг хориглосон бол аав Жак Ковалски зөвхөн хүүхэд хамгааллын газрын хяналт доор хяналттай уулзалт хийхийг зөвшөөрсөн. Эмнэлгийн ажилтнууд Маяг ээжийнх нь тайлбарласан шиг тийм ч хүнд өвчтөй биш харин Биара нь Манчхаузен синдромтой байж магадгүй гэж үзсэн. Тиймээс үүнийг нь шалгах хамгийн зөв арга нь бол с жигтэй эцэг эхийг нь түр салгах гэж үзсэн байна. Ийм төрлийн тохиолдолд ихэвчлэн ингэж хийдэг хүүхдийг тухайн эцэг эхээс нь холдуулж тэгээд аажмаар шинж тэмдэг нь багасах эсхийг нь ажиллаж хардсан байна. За энэ тохиолдолд бол Бира Ковалскийг с жигтэй эцэг эх гэж үзсэн. Гэхдээ энэ эмнэлэг бол энэ үйл явцыг бол нилээд хачиргалтай забал зарим хүний хийснээр бол нилээн харгас аргаар хэрэгжүүлсэн. Эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр Маяг 10 сарын 18-наас 20-ны хооронд харанхуй өрөөнд байрлуулсан. Дараа нь сувилагчид нийгмийн ажилтнууд за түүний дотор Салли Смит ч гэсэн багтана. Өрөөнд байсан суултуурыг зориуд Маягийн хүрэхгүй газар байрлуулах шийдвэр гаргасан. За энэ нь Маяг бие
засах шаардлагатай бол орноосоо босч алхах ёстой гэсэн үг. За энэ үедээ тэд бол Маяг нууцаар бичлэг хийж исэн. Нэг эмнэлгийн ажилтны нь мессежиндээ түүнийг Маягийн жүжиг гэж нэрлсэн байдаг. Тэд Маяг илчилж камер дээр алхаж байгааг өвдөөгүй мэт харагдаж байгааг нь барихыг нь хүссэн. За энэ бол ерөөсөө шүүхээс зөвшөөрөгдсөн тим юм байгаагүй. Хүний насанд хүрээгүй хүүхдийг нууцаар бичсэн гэдэргээд маш олон төрлийн гэмт хэрэг болохоор байгаа байхгүй юу? Шүүх хурлын үеэр эмнэлгийн ажилтнуудын хоорондоо бичилцэж байсан мессежүүд ил болдог. Энд бол доктор Салли Смит Маягийн эмчилгээг үндсэндээ удирдах байсныг харуулдаг. Мөн тэд Маяг үнэхээр CRPS-тэй биш гэдгийг батлахын тулд түүнийг байнгын нууцаар бичиж байсан ч гэсэн ил болдог. Гэхдээ бичлэг дээр Мая өөрөө босож ариун цэврийн өрөөрөө явж чадахгүй байсан нь харагдсан бөгөөд энэ нь CRPS-ийн шинж тэмдэг байгааг илтгэж байсан ч эмнэлэг энэ тухай дараагийн шүүх хурал дээр бол огт дуртаагүй. Мөн 10 сарын 14-ний анхны шүүх хурлын үеэр шүүгч Маяг гэр бүлээс нь тусгаарлан гэж мэдэгдэхэд түүний ээж Биара Ковалскийн шүүх танхимд маш хүчтэй сэтгэл хөдлөлийн цочрол уй гашууд автаж ухаан алддаг. Тэр модон ширээн дээр толгоогоо цохиод шалан дээр унсан. За яаралтай түргэн тусламжид хүрэгдэж хурц стресс болон уй гашууны урвал гэж онцлогдсон. Шүүхийн шийдвэрийн дагуу Биара бол мэдээж сэтгэл зүйн шинжилгээнд орох ёстой болсон. Яагаад тэгэхээр Манчхаузны синдромтой гээд Салли Смит чинь хэлсэн байгаа ш. Тэгэхээр яахын аргагүй сэтгэл зүгээ шатгуулах хэрэгтэй болдог. За мэдээж шинжилгээгээр Биарад бол Манчхаузны синдром байхгүй ямар нэгэн тийм шинж тэмдэг илрээгүй гэж бичигдсэн. Харин сэтгэл гутралтай дасан зохицох эмгэгтэй гэж тогтоогдсон. Сэтгэл зүйн мэрэгжилтний хэлснээр бол энэ нь хүүхдээсээ салж гэмт хэрэгтэн шиг харьцуулагдсантай холбоотой гэж тайлбарласан. Энэ бүх болсон юмнуудыг бол Биара өөрийнхөө утсан дээр ингээд бичлэг болгож хадгалж исэн. За тэрийг нь бол та Take Care of Maya гэж баримтат киноноос сонсч болно. Үнэхээр үр өгдөлтэй. Биара бол эмчийн үзлэг, эмнэлгийн ажилтнуудтай хийсэн яриа, Маятай ярьсан утасны дуудлага, нөхөртөөгөө гэртээ ярьсан яриа гэд бүгдийг нь бичиж авсан. За энэ бол ерөөсө буруутай хүний үйлдэл бол биш. Зүгээр харин юу болж байгааг баталгаажуулахыг хүссэн хүний үйлдэл шиг санагддаг. Биара бол угаасаа энэ бүхэн бол буруу зүйл гэдгийг мэдрээд үгүй ийм юм болох ёсгүй гэдгийг бүгдийг нь л өөрөө ингэж баримтжуулж авч исэн байгаа. Биара бол энэ эмнэлэгт яаралтай тусламж руу очсноороо зөвхөн охиноо алдах биш. Ерөнхийдөө бол энэ гэр бүл бол бүхэлдээ нурж унсан. Нөхөртөөгөө бол байнгын хэрүүл маргаантай. За мөн охиныхоо эмчилгээнд зарцуулах тэр мөнгийг олохын тулд хамаг юмаа зараа сүүлдээ бүр санхүүгийн хувьд дампуурсан. Энэ бүхэн бол бүх талаараа маш том сэтгэл зүйн цохил болсон байгаа. Мая бол энэ эмнэлэгт бол бараг 3 сар байсан. Зүгээр бараг хэдхэн 7 хоногийн дотор эмнэлэг энэ хүүхэд жүжилж байгаа биш. Байдал нь үнэхээр муу өвчтөе хүүхэд байна гэдгийг бол хамгийн ихтэй сарын дотор харж болно шүү дээ. Бүхэл бүтэн 3 сар энэ хүүхдийг байлгаж тэгчээ дээрэс нь ямар ч эмчилгээ хийлгэхгүй. Тэгээ дээрэс нь энд эмнэлэг твтэж байх хооронд бол нөгөө аав ээж нь эмнэлэг твтүүлсний төлбөр, эмчилгээний зардал бүх юмыг нь төлж исэн. Тэгээ хамгийн аимшигтай нь эмнэлэг болохоороо хэлэхдээ энэ хүүхдэд CRPS байхгүй ээ. Худлаа өвчин зохиож ээж нь ингэж эм тан уулгаж байгаа гэж шүүхэд хандаж энэ хүүхдийг харах эрхийг нь авсан байгаа ш. Тэгчингүүтээ аав ээжээс нь эмнэлгийнхаа төлбөр дээр CRPS-ийн эмчилгээний төлбөргээд авч исэн байвал яах вэ? Энэ эмнэлэг бол Биратай айгүй муухай харьцсан. Тэгээ Бира ингээд уцаар ярьж байхад зүгээр ингээд нормал хүний өнгө аясаар яриад за ингээд надад дөрмийг тайлбарлаад өгөөч юу болохгүй хэлээд өггөнгүүд бүгд л нэг амар дормжилсан өнгө аястай. За охин маань яаж ийна гэнгүүт бид нар ч юмд юу ч хэлэхгүй. Тэгээд Жак ч гэсэн Бирад юу ч хэлэх ирэхгүй. Хэрвээ Бирад хэлвэл Жаки нөгөө охиноо харах эрх нь бас хасагдана. Тийм болохоор энэ бол гэр бүлийн хоорондоо ч хэрүүл үүсгэсэн аимшигтай. За дараа нь Бира болохоор parent advocate буюу эцэгхийн төлөөлөл хүнтэй ярьдаг. Тэр хүний хэлсэн үг нь бас амар гонигтай. Тэр хүн хэлэхдээ за нэгэнтээ ингээд кейс эхэлсэн бол юу ч хамаагүй болдог. Шүүгчд эмнэлэг буруу байсан эсхээс илүүтэй чи хүүхдээ аюулд оруулах уугүй юу гэдгийг л хардаг. Тэгээд өөрийнх нь туршлагаар бол хамгийн сайн арга нь бол чи өөрийгөө бодлоо өөрчилсөн мэт харагдаж тэдний хэлснийг л хий гэж зөвлөдөг. Ерөнхийдөө энэ хүн бол за энэ хүмүүсийн хүсснийг л хий. Тэгэхгүй бол чи хизээч хүүхдээ буцааж авахгүй л гэж Бирад хэлдэг. Энэ хүн бол аюул олон ийм кейс дээр ажиллаж исэн. Тэгээд ерөөсөө л түүний хэлэх үг нь бол зүгээр л хийснийг нь хий
гэж байгаа нь бол бас энэ систем нь бас өөрөө ямар алдаатайг харуулж байгаа. Энэ хүн бол уг нь бол мэрэгжлийн хүн байгаа штэ. Түрүү хэлсэнчлэн энэ Сали Смит бол Маягийн бүх юмыг удирж исэн гэж хэлсэн те. За харин Смит эмнэлэгт Маягийн керамины эмчилгээг нь багасгаад эцэст нь бүр зогсоохыг хэлсэн байгаа. За энэ нь бол маш аюултай шийдвэр. Энийг нь сонссон Антони эмч болохоро Бирад хэлдэг. За мөн дараа нь шүүх хурал дээр ч хэлдэг. Юу гэж хэлсэн гэхээр за би ийм төрлийн нөхцөл байдал бол өмнө нь харж исэн. Эмнэлэгт хэд хоног болсны дараа тэд түүнд керамин өгөхөөс татгалзан тэгээ дараа нь өндөр тунтай керамины үйлчилгээ байхгүй болохоор хөл нь огт хөдөлгөөнгүй болдог. Тэгэхээр цусны бүлэн үүсээд тэр нь уушиг руу очивол үхэлд хүрч болцсошгүй. Тэгээд эмч нь хэлэхдээ за би Бирад бол энэ нөхцөл байдлыг ноцтой гэдгийг ойлгуулах нь чухал гэж бодсон. Мая бол маш удаан өвдөлтөөр нас барах магадлалтай гэж анхааруулсан байгаа. Энийгээ ч гэсэн тэр эмнэлэгт хэлсэн. Тэгтээ бол эмнэлэг бол ямар ч арга хэмжээ аваагүй. Бирагийн хувьд болохоор ингээд охиноо хурдан л одоо тэр шоронгоос гаргаж нөгөө кераминыг нь өгөхгүй л миний охин одоо ингээд өгөх юм байна гэсэн энэ бодол нь ингээд дотор нь яваад идэг. За нөгөө талаас болохоор одоо над эмнэлгийнхаа хэлснийг л хийдэхгүй бол чи хүүхдээ авч чадахгүй гэсэн бас нэг ийм хоёр зөрчилдөөн Бирагийн толгойн дотор эргэлдэж байсан байгаа. 11 сарын 10-нд Мая эмнэлэгт бараг 1 сар хэвтсэн байх үед 2 дахь асар хамгаалтын шүүх хурал нь болсон. Энэ хурлаар Бирад Маятай хяналттай уцаар ярихыг нь зөвшөөрдөг. За энэ хооронд бол бараг 1 сарын хугацаанд Бира бол охинтойгоо бүр уцаарч ярьж чадаагүй байсан. За тэр үеэс Мая ээжээсээ захидал, сэтгүүл, ном гэх мэт зүйлийг авч болох болсон. Гэхдээ тэр бүх материалыг нь эхлээд эмнэлгийн ажилтнууд шалгаад за энэ зохистой юу эсвэл Маяд өгч болохгүй юу гэдгийг нь шийддэг байсан байгаа. За эдний гэр бүл бол айгүй шашин шүтгтэй хүмүүс байсан. Тийм болохоор шүүхийн шийдвэрээс Маяг өөрийнхөө өмгөөлөгчтэй уулзаж болон мөн пастор ирж уулзаж болно гэж заасан байгаа. Харин ингээд пастор ирэхэд эмнэлэг бол Маятай уулзуулдаггүй. Маяд одоо загалмаа тэгээ жижигэн нэг Virgin Mary-гийн баримл үлдээх гэсэн ч болохгүйгээд хориглосон. Тэгээ юу гэсэн үг вэ? Эдгээр чи одоо шүүхийн шийдвэрийг бүр биелүүлэхгүй тэгээд өөрсдийнхөө хүснээр бүр дур зоргоороо бүр ямар ч утгагүй болж эхэлж байгаа байхгүй юу? Жохон эрх мэдэл авсан хүмүүс одоо хүүхдийн амьдралын бүх зүйлийг нь өөрсдөө шийдэж байгаа юм шиг л аашилж эхэлж байгаа. За Маягийн хийсэн бүхнийг энэ эмнэлэгт ажилдаг нэг нийгмийн ажилтан хяндаг байсан нь бас нэг том асуудал эхлүүлдэг. За энэ бол Сали Смиттэй таарсан тим амтан байгаа. Мая анх эмнэлэгт ирэхэд түүнд томилогдсон нийгмийн ажилтныг нь болохоор Кэтрин Бэй гэж нэрлэдэг. Кэри гэд явчи. За Кэри бол Мая болон гадаад ертөнцийн хоорондох тэр зуучин болсон. Шүүхээс бол ерөөсөө уцаар ярихад бол ямар нэгэн хяналт тавиагүй дуртай үедээ хүссэн цагтаа ярих ёстой байсан. Гэтэл энэ Кэри бол Мая ээжтэйгээ ярих бүрд нь уцаар явж чи ийм юм ярьж болохгүй, чи тийм ярьж болохгүй. Одоо бид нэр явлаа гэд дандаа ингэж уцыг нь тасалдаг. Ерөөсөө ингэж 1 минут ч гэсэн ингэ бүтэн яриулдаггүй бүх юмыг нь бар энэ дээж охин хоёрыг ингэж чээр салгаж байгаа юм шиг надад тийм мэдрэмж төрсөн. За энэ төвшний хяналт нь бол Каваскигийн гэр бүлийнхэн тэр дундаа аав Жакт нь хүртэл с ิจ гтэй санагдаж эхэлсэн. За тэгээд тэд нэр энэ Кэтрин гэж хинбэ гэж болохыг нь хайж үздэг. Гэтэл тэр эмэгтэй бол өмнө нь хүүхдийн хүчирхийллийн хэрэгээр баривчлагдаж байсныг нь олж мэдсэн. Тийм хүн эмнэлэгт нийгмийн ажилтан хийгээд хүүхдүүдийг хамгаалах гэж ажиллаж ингээ боддоо. За нэг орон нутгийн сонингийн мэдээснээр бол 2007 оны 10 сард нэг 10 настай хүүхэд Кэтрины ажиллаж исэн эмнэлэгт нь орж ирсэн мэл 10 настай хүүхэд ч. Тэнгүүд нь нөгөө ажилтнууд нь чи энд юу хийж байгаа ингэж асуухт нь нөгөө хүүхэд нь юу ч хариулаагүй. Тэгсэн чинь нөгөө Кэтрин чинь шууд гүйж очингуудаа хүүгийнхаа тэр хүүгийн толгооноос нь бариад унгаагаад 2 өвдгөрөө цээжин дээр нь дарсан гэж мэдээсэн байсан. Тэгээ хүү бол би амьсгалж чадахгүй байх гэж хідэн удаа хэлсэн ч Кэри болохоор үгүй чи чадна гэж айгүй муухай хариулсан. За энэ хэрэгээс болоод Кэтрин баривчлагдаж хүүхдийн хүчирхийллийн хүнд гэмт хэргийн зүйл ангаар яллагдсан. Тэгэхээр нэг ийм амар зэрлэг балмад юмыг хүүхдүүдийг хамгаалуулах гээд эмнэлэгт авчирсан байгаа. Хожим нь Мая том болсон хойноо шүүхэд мэдүүлэг өгөхдөө тэр өөрт нь томилогдсон тэр нийгмийн ажилтнаас маш их айж эвгүй байдалд ордог байсан тухайга тайлбарладаг. За Мая хэлэхдээ за ингээ эмнэлэгт твж байгаа хүүхдүүд нь ингээ давхар солиод янз янзын өрөөлөө орж байгаа шүү. Тэр болгонд нь одоо давхар болгонд нь өөр ийм нийгмийн ажилтан байд юм байна. За Кэри одоо жишээ нь 2 давхар дэвэл хүн тэр 2 давхрынхаа хүүхдүүдийг хариуцдаг. Хэрвээ Мая өөр давхар руу шилжвэл
тэр доотлын 1 давхрын нийгмийн ажилтанд хариуцсан эсвэл дээдлийн 3 давхарт байгаа нийгмийн ажилтанд хариуцах ёстой гих мэт журмаар явдсан байна. Гэхдээ хачирхалтай нь энэ Кэри болохоор Маяг хаашаа ч явсан аль ч давхар руу очисон дагаж явдаг байсан гинэ. За нэг удаа нөгөө чапел буюу залбирлын өрөөнд болсон нэг хэргийнхаа талаар ярьдаг. Нэг сувилагч нь Маяг тэрэгцэртэй нэг давхарт байдаг чапел руу хүргэж өгсөн юм байна. За сувилагч явсны дараа Кэри Бэй Мая дээр очиод тэрэгцрээс нь буулгаад өөрийнхөө өвөр дээр суулгаад Маяг үнсээд би чиний ээж болох гээд байгаа юм биш. Гэхдээ би болж чадна гэж хийлсэн. Харамсалтай нь энэ чапелд нь залбирал үйлддэг өрөөнд бол ямар ч камер байдаггүй. Гэхдээ Мая ярихтаа бол иймэрхүү зүйл бол маш олон удаа болсон. Дандаа намайг ингэж өвөр дээрээ суулгадаг. Тэгээл дандаа өсийг минь нилээл битгүй ямар нэгэн байдлаар тийм нэг дотн байдлаар айгүйх тийм муухай сэтгэл төрүүлдэг байсан байгаа. За харин энэ Кэри мэдээлэл өгөхдөө болохоор намайг энэ Мая ингээд өвөр дээр чинь сууж болох уу гэж надаас асуусан болохоор би өвөр дээрээ суулгасан. Чи тэгвэл үнссэн үү гэхэд би мэдгүй байна гэж хариулдаг. Энэ хариулт нь бол надад айгүй сонин санагдсан. Хэрвээ үнсээгүй бол үгүй л гэд хэлнэ шүү дээ. Би мэдгүй байна гэхээр миний хувьд за энэ хүн үнссэн юм байна гэсэн сэтгэл надад төрүүлсэн. Кэригээс бас дээрэс нь за чи яагаад энэ охиныг дагаад яваад исэн юм бэ гэсэн чинь үгүй би дагаж яваагүй. Надад ингэж асайнд болоход надад цаанаас нь энэ хүүхдийг өгсөн гэж тайлбардаг. Гэхдээ өмгөөлөгчдийн талын гаргаж ирсэн мессеж болохоор энэ эмэгтэй за би энэ охиныг дагаж явнаа би энэний нийгмийн ажилтанд баймаар байна гэж өөрөө хэлсэн байгаа хамт ажилттай хүмүүстэй. Энэ эмэгтэйтэй холбоотой бас нэг үйл явдлыг Мая шүүх хуралдаар ярьдаг. Тэр нь юу вэ гэхээр 2017 оны 1 сарын 6-нд за Маягийн хувьд бол энэ өдөр бол 10 сараас хойшоо анх удаага ээжтэйгээ уулзах өдөр байсан. Шүүх хуралд очин за аав ах нь ирж авна гэж бодоод хүлээгээд байжсэн. За яг гинэт явах цаг төгөхөд бүх зүйл өөрчлөгдөөд Кэри өрөөнд нь орж ирээд ганцаараа орж ирээд за хэрвээ чи шүүх дээр ээжтэйгээ уулзахыг хүсэж байгаа бол нүцгэн зураг авахулах ёстой гэж хэлдэг. Тухайн үед бол 11 хүрсэн байсан. 11 настай Мая үүнийг сонсоод уйлж эхэлсэн. Тэгээ Маягийн хувьд бол ийм зүйл бол маш эмзэг угаасаа аргагүй шүү дээ. 11 настай мэдээ биеийн хөгжил явагдаж исэн. Тэгээ шал танихгүй хүний хажууд бүх хувцаа тайлаад нүцгэлэн гэхээр ямар аимшигтай санагдаж исэн бол за эцэст нь тэгээ тэр уйлаад гуйж байгаад Кэритэй тохиролцоо хийдэг. Тэр нь юу гэхээр өөрийнхөө дотор хувцастайгаа үлдэж болох уу гэж зөвшөлдсөн байгаа юм. Зургуудыг болохоор эмнэлгийн бүртгэлд орно зөвхөн эмчнэр л харна гэж хэлсэн ч дараа нь нэг зүйл тодорхой болдог. Тэр зургууд бол огт бүртгэгдээгүй. Кэри эдрийг хэлэхдээ эдгээр зураг бол ээжтэйгээ уулзахын өмнө ийм байсан, дараа нь ийм болсон гэсэн харьцуулт хийх зорилготой гэж Маяд тайлбарласан. Гэхдээ энэ зургууд хизээч бүртгэлд ороогүй. Энэ зөвхөн одоо энэ Кэригийн хувийн өмч болоод өөрт нь үлдсэн гэсэн үг. Би бас энэ Кэриг эхлээд за энэ охиныг ингээд ээж нь ингээд ийм нэг эмгэгтэй тэгээд энэ охин айгүй хэцүү байдалтай байдаг гэж бодоод өрөвдөөд өөрийнхөө хүүхчийг хайрлж иж магадгүй ингэж харж исэн ч гэсэн Маягийн энэ мэдүүлгийг сонсоод эн чинь бараг зүгээр хүүхэд сонирхдаг профайл юм биш үү гэж надад бодогдсон байхгүй юу. Одоо хүүхэд сонирхдаг бэлгийн гаж донтон. Надад бол тийм л сэтгэл төрсөн. Яагаад энэ зургийг авчаад эмчнэр болон бусад өгөөгүй. Энэ хүүхэд хамгааллын төв бол ерөөсөө ингэж хүнийг нүцгнээр нь зураг авдаггүй гэж тайлбарсан. Тэгэхээр энэ бүхнийг Кэри санаанаасаа зохиогоод энэ зураг хүргийг аваад тэр зураг хөргөө яасан бэ гэдэгт байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ Кэри гэдэг хүн бол ямар нэг бэлгийн гаж донтын юм болов уу гэж надад санагдсан. Тэгээд тэр нөө үнсээл илээл тэрвэрж аваал мэдхгүй нэг л явцгүйд нэг тийм л санагдсан. Та нарт харин юу гэж санагдж ийн энэ хийсэн үйлдэлүүдийг харахаар одоо бэлгийн гаж донтон байсан уу эсвэл зүгээр ингээд өөрийнхөө хүүхчийг хайрлсан болов даас бодлоо үлдээгээрээ. Кэри ингээд зураг хүргийг нь авсны дараа Маяг хувцаа өмсөхийг зөвшөөрч тэр эмнэлгийн гадаа авга ахтайгаа уулздаг. За энэ нь бол түүний 10 дугаар сарын дундаас хойшоо анх удаага энэ эмнэлгээс гарч байсан байгаа. За тэр бол Халлоуин талархлын баяр зулсаар 11 насны төрсөн өдрөө хүртэл энэ эмнэлэгт өнгөрүүлсэн. За энэ бүх хугацаанд бол мэдээж ээжийнхээ хайр халамжаас хамгийн том дэмжлэгээсээ тусгаарлагдсан байсан. За шүүх дээр гэр бүлийн өмгөөлөгч шүүгчид Маягийн хүсэлтийг дамжуулдаг. За Мая бол мэдээж гэртээ харихыг хүссэн. Гэхдээ тэр мөчид бол зүгээр л Мая ээжигээ тэрхийг хүссэн. Гэхдээ шүүгч татгалцсан. Өмгөөлөгч нь за Мая ердөө ганцхан минут л ээжигээ харахыг хүсэж байна гэж шүүгчээс гуйдагч
шүүгч зөвшөөрдөггүй. За шүүхтэр ийм зүйл болсны дараа Майя эмнэлэг рүүгээ явж ээж нь гэрлүүгээ явдаг. За мэдээж энэ хоёр уцаар ярьдаг. За ярианыхаа үеэр Майя маш их уйлж яагаад ийм зүйл болоод байгааг ойлгохгүй байна. Бид нэр юу ч буруу хийгээгүй штэ гэж үнэхэрийн цөхрөнгөө барсан байдалтай уйлдаг. Ээж нь болохоор охиноосоо уучлахгүйгээд хүчтэй байгаараа гэд хэлдэг. За Майя ярианыхаа үеэр ингээд ээжтэй эмнэлгээс ингээд гадуур уцаар ярьж болдоггүй уур хүргээд байна гэж хэлэхэд Бира болохоор чи шоронд байгаа биш, нацист лагерт ч байгаа биш шүү дээ гэж хэлдэг. За тэр үед нь Кэри уцыг нь булааж аваад Бираг бол зохисгүй авирлсан гэж эмнэлэг болон хүүхдийг хамгаалах газарт мэдэгдэж уцаар ярих эрхийг нь хязгаарлуулахыг оролцсон. За яагаад тэгэхээр нөгөө нацист лагер биш штэ гэд хэлсэн комент нь Кэри таалагдаагүй болохоор л тэр. Хамгийн анхаарал татах зүйл нь бол тэр угаасаа энэ яриаг заавал хянах үүрэгтэй байгаагүй. Зүгээр л өөртөө ийм үүрэг өгчөөл би энийг хянах ёстой гэл худлаа ярьж идэг. Үндэ бол Кэрид ингэж энэ хоёрын хоорондох яриаг хянаж тэг гих ямар ч эрх байгаагүй. Энэ Кэри лав зүгээр нь гэртээ нөхөртөө байнга дарлууж дээрлгүүлдэг болохоор ажилдаа ирж ингэж хүмүүсийг дээрлэхийж таашаал авдаг ийм амтан байсан байна. Шүүх хурал дээр Джессика гэдэг эмэгтэй мэдүүлэг өгдөг. За энэ нь болохоор анхны асрамжийн шүүх хурлын дараа Майягийн хүүхдийн эрх ашгийг хамгаалах төлөөлөгчөөр нь томилогдсон эмэгтэй юм байна. Түүний гол үүрэг нь бол Майягийн төлөө дуугарч төвийг сахисан байр сууриас зөвхөн хүүхдийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэрийг дэмжих гэсэн үг. Тэр бол эцэг эхийн талдаж биш, эмнэлгийн талдаж биш, зөвхөн Майягийн талд байх ёстой. За иймээс Майя болон ээжийнх нь хоорондох хуцсны яриаг Джессика өөрөө хянах ёстой байсан. Майягийн ээж эмнэлэг рүү залгаж холбогдоход Кэтрин бол зөвхөн утсыг нь холбож өгөх, Майяг дуудлагад оруулах төдий л ийм үүрэгтэй байсан. Джессика хэлэхдээ тэр хизээж Кэтрин болон эмнэлгийн ажилтнуудад утасны яриаг хянах эрхээ шилжүүлээгүй гэж хэлсэн. За мөн эдгээр ярианд болон хэдэн минут болон хэдэн удаа ярих зэрэг ямар ч хязгаар байгаагүй гэдгийг тайлбарласан. За тэгэхээр эндээс бол энэ Кэтрин гэдэг эмэгтэй бол ерөөсөө өөрт ноогдоогүй ямар нэгэн зөвшөөрөгдөөгүй зүйлийг энэ 10 настай охинд дур мэдэн ингэж хийдэг байсан байгаа. Тэгэхээр энэ эмнэлгийн ажилчид бол бүр яатсан хүмүүс гэхээр ийм байт юм байгаа бүү мэд. Бүгд яг таарсан таар шууданууд. За ингэ шүүх хурлын дараа Бира бол үүнийг бол маш хүн дээр хүлээж авсан. Сүүлийн саруудад бол сэтгэл санаагаар их унаж, зогсолтгүй уйлж, маш их жин хасаж царай алдсан. Тэр орой гэртээ ирэхэд Бира Джейкт би CVS руу явчаад ирье гэж хэлсэн ч шөнө дундаас хойшоо гэртээ ирдэг. Жак 13 жил танилсан хугацаанд эхнэрээ согтуу байхыг нь хизээж харж байгаагүй. Тэр шөнө л хамгийн анх удаа эхнэрээ согтуу байхыг нь харсан. Дараагийн өдөр нь Бира, Джейк, Кайл нар төрсөн өдөрт явах байсан ч Бира толгой нь өвдөж байна гэж гэртээ үлдсэн. Жак гэртээ ирээд эхнэрээ олоогүй. За харин хүүгийнх нь унтлагын өрөөний хаалга хаалттай байхыг хараад Бира Кайлын өрөөнд унтж байгаа гэж бодсон. Ингээд Жак, Кайл хоёр буудан дээрээ зурагт үзэж байгаад хоёлаа унтаад өгсөн. За гэхдээ маргааш өглөө нь Жак хин нэгний орилох дуугаар цочиж сэрдэг. Энэ болохоор Бирагийн ах байсан бөгөөд тэр ирээд гараажинд ортол Бираг гараажны таазнаас дүүжлэгдсэн байдалтай байхыг нь олсон. Бира амиа хорлсон байсан бөгөөд тэрээр өөртөө баяртай гэсэн гарчигтай имэйл илгээсэн. Гэр бүлийнхэндээ бичсэн захиан дээрээ бүх тал дээр минь дэмжлэг үзүүлсэнд баярлаа. Миний Майяг минь сайн харж хандаарай. Миний түүнд хичнээн их хайртайг минь өдөр бүр хэлж өгөөрэй. Би үүнийг гуйж байна. Бид нэгэн өдөр тэнгэрт дахин уулзаж үүрт хамтаа байх болно гэдгийг хэлээрэй. Мөн Кайл бас намайг түүнд маш их хайртайг хэлж өгөөрэй. Түүнийг том болоод хүчтэй, сайн хүн болж ирээдүйн гэрэлтэй байхыг мөн тэр үе хүртлээр бурхантай ойр байхыг би хүсэж байна. Майяг минь сайн харж хандаарай. Гэхдээ түүнийг битгий зовоогоорой. Тэр зовох ёсгүй. Ямар ч хүүхэд ийм зүйлийг хүрдэх ёсгүй. Мөн ээж нь яагаад өнгөрсөн тухай үннийг түүнд хэлж өгөөч. Тэр ядаж үнийг мэдэх эрхтэй. Намайг уучлаарай. Гэхдээ би Майягаасаа хол байхын зовлон мөн гэмт хэрэгтэн шиг харьцуулагдахыг төвчиж чадахгүй. Охин минь өвдөж уламд ортож байхад шүүгчийн гаргасан шийдвэрээс болж гар хөл минь хүлэгдээтэй байхад би зүгээр хараад сууж чадахгүй. Майя гэртээ ирэлгүй 3 сар өнгөрлөө. За энэ захиаг гэрээхэндээ шүүгч болон түүнийг охиноос нь хол байлгасан бусад хүмүүс Бира хэлэхдээ та нарын зүрх яг мөсөн уул шиг. Джон Хопкинс болон хүүхэд хамгаалах төвийнхэн миний гэр бүл гэрлэлтийг сүрүүлсэн.
Та нар биднийг дампууруулчаад өнөөдөр шүүх хурал дээр охинтойгоо уулзах, түүнтэй нүүр тулан ярилцах боломжийг минь дахин өгөөсглээ. Та нар шудраг бус, зүү бүс байна. Та шүүгч байж Джон Хопкинс эмнэлэгт таны тушаалыг ариун цэврийн цаас шиг үзэж манай гэр бүлийг гэмт хэрэгтэн мэд хандахыг хэрхэн зөвшөөрч байгааг би ойлгохгүй байна. Та охин Маяг минь ямар ч хүний эрэхгүй шоронд хорихыг үргэлжлүүлэн зөвшөөрч байна. Түүнийг тэнд яг л шоронд хоригдож байгаа мэтээр харьцдаг. Би хүүхэд ахуй насаа коммунизмын үеийн Польшид өнгөрөөсөн. Гэтэл бидний одоо тулгарч байгаа энэ бүхэн хар дарсан зүүд аимшигт явдал нь миний бага наснда коммунизмын дор амьсаж байсан зүйлээс ч хамаагүй дор байна. Цаашлаа та тэдэнд миний охиныг өдөр бүр аажмаар сүйтгэсээр байхыг зөвшөөрч байна. Миний охин 2016 оны 10 сарын 13-наас өмнөх шигээ хизээж байж чадахгүй болсон. За Бира мөн доктор Смитийг эмчийн лицензээ хураалгаж дахин хизээж өөр хүүхдийг гэмтээхгүй болоосоо хэмээн найдаж байгаа илэрхийлсэн. Миний хувьд Бира болохоор ингээд өвчнөө шаналаад амиа хорлсон биш. Одоо Бирагийн ганц хийж чадах эцсийн юм л энэ байсан юм шиг надад санагдсан. Бирагийн энэ хийсэн зүйл бол Маягийн гэр бүл тохиолдож байгаа энэ эмгэнэлт явдлыг бусдын анхаарлын төвд оруулах цорын ганц арга зам нь л байсан болов. За охиноо аврахын тулд, охиноо гэрт нь хариулахын тулд амиа эвгүүдгсэн л гэж би харж байгаа. Бира ингэж амиа хорлсноор энэ хэрэг олон нийтийн анхааралд орж эмнэлэг, шүүх, цагдаагийн байгууллага үнэн гүйцэгдэж охины нөхцөл байдал хичнээн хүнд байгааг ойлговол тэднэр өөр шийдвэр гаргана гэдэгт бол итгэжсэн. Бас дээрэс нь Каваскигийн өмгөөлөгчдийн нэг Дебора хэлэхдээ түүнийг охиндоо тэврүүлэхийг хоригдсон нь бол надад хизээж утга учиртай санагдаагүй. Бидний шүүхийн танхимаас гарахад Бяра бол сэтгэлээр маш их унсан байсныг би хэлж чадна. Одоо хүртэл миний мэдэх нэг зүйл бол бидний хинэн ч тэр тэврэлтийг буцааж авчирч чадахгүй гэж хэлсэн. Энд бол маш их харуулсал байгаа юм. Бяра охинтойгоо тэврэлцэн бол бүх зүйл удахгүй сайхан болно гэсэн итгэл түүнд байсан бол бүх зүйл мэдээж өөрөөр эргэх байсан юм болов гэсэн бодол ганц энэ өмгөөлөгч Деборад нь ч биш надад ч гэсэн бас нэг тийм бодол хэрвээ тэр үед тэвэрсэн байсан бол гэдэг тийм харуулсал айгүй их байсан. За шүүх хурлын үеэр эмч Лора болон сувилагч Беатрис нарын мессеж ил болдог. Тэрэн дээр Бираг амиа хорлсны дараа эмч нь энэ Керамын охины ээж нь өчтөр амиа хорлсон гэдгийг би өнөөдөр мэдлээ. Харамсалтай нь миний таамаг зөв байсан байна гэж бичсэн. Харин сувилагч хариуд нь бидний хийсэн зүйл зөв байсан гэдгийг би мэдчихээн. Гэтэ энэ үнэхээр муу зүйл боллоо. Би өөрийгөө буруутгаж гин гэж бичсэн. Тэгэхээр энэ хүмүүс бол Бяраг үхсний дараа ч гэсэн өөрсдийгөө зөвтгсөөр л байсан. Маяг ээжээс нь салгаж тэгж байтугай ээжтэй нь тэврэлдүүлэхээс хүртэл татгалцсан тэр шүүгч эмнэлгийн ажилтнууд бүгдээрээ шудраг бус байсан. Эцэст нь Бяра Каваскигийн амиа хорлсон тэр сард Маяг эцэг болон дүү Кайлтай нь гэрт нь буцаах шийдвэр гарсан. Гэхдээ эмнэлэг үүнийг ч гэсэн эсэргүүцэж охиныг урт хугацааны эмнэлгийн асрамжийн газарт шилжүүлэх ёстой гэж дайрсаар байсан. Энэ эмнэлгийн одоо яг зорилго нь юу байсан юм бэ? Бүр үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Ээж нь ингээд охиноо худлаа өвчтөе юм шиг харагдуулдаг болохоор энэ охин ээж хоёрыг салгах ёстой гэсэн. Тэгсэн атлаа бүхэл бүтэн ээж нь амиа хорлчаад үхчээд ахад энэ хүүхдийг асрамжийн газарт байлгах ёстой гэд дайраад байж идэг. Үнэхээр өөрсдийнхөө нөгөө хийсэн үйлдэлтэй бантаад бүрэл нөгөө өөрсдийнхөө зөвийг батлах гад улмал дайраад байсан уу? Би ерөөсөө энэ учрыг бол ойлгоогүй. Би нөгөө Take Care of Maya гэд киног нь үзчихэд бас л айгүй имзэг тусч ийсэн. Тэгэд энэ сая шүүх хурлын протокол мэдүүлгүүдийг нь үзсний дараа бол баримтат кино нь бол зүгээр л өнгөн хэсэг нь байсан юм байна. Энэ хэрэг бол бүр айгүй ээдрээтэй юм байна гэдгийг сая энэ хэрэгээ бэлж байхдаа бол ойлгосон. Маягийн энэ хэрэг бол ерөөсөө ингээд дуусаагүй. Цаашаа бол улам ээдрээтэй болно. За өнөөдрийнхөө дугаарыг бол энд хүргээд өндөрлөе. Дараагийнхаа дугаартаа үлдэгдэл мэдээллийг та нартай бэлдэж хүргэе. Та хамт бас эхнээс нь дуустал сонссон та нартай баярлалаа. Та нарын бас энэ хэргийн талаар энэ хүртэл юу гэж бодож байгаа чинь бас маш сонирхолтой байгаа шүү. Тийм болохоор өөрсдийнхөө бодлыг үлдээгээрэй. За тэгээд дараачихаа part 2-оор уулзтлаа. Баяртай.